Гендер зориулсан хүчирхээлтэй тэмцэх үндэсний чадварыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын засгийн газар нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан хамтран Монгол Улсад гендер зориулсан хүчирхээлтэй тэмцэх төслийн 1-2 дугаар шатыг 2016 оноос хэрэгжүүлж байгаа лээ. Төслийн гол үр дүнгуудын нэг нь хохирогчдод шаардлагатай бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх, нэгцгийн үйлчилгээний төвүүдийг байгуулж, хохирогч хамгааллын тогтолцоог бий болгож, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, салбар дундын зохицуулалтын механизмуудыг бэхжүүлэх явдал юм. Төслийн хүрээнд дэмжиж ирсэн чадвах бэхжүүлэх үйл ажиллагааны нэг болох дотоодын туршлага судлах аяллыг өнгөрсөн жилүүдэд зохион байгуулж ирсэн эдгээр аялал нь нэгэн зорилгын төлөө нэг салбарт ажиллаж байгаа үйлчилгээ үзүүлэгчдэд сайн туршлага хуваалцах, бие биенээсээ суралцах, тулгарч буй бэрхшээл асуудлаа ярилцах, тэдгээрийн гарц шийдлийг хилцэх боломжийг олгодог. Тиймээс ч эндээс гарсан зөвлөмж сургамж нь танхимаар ордог сургалт семинарыг бодвол өдөр тутмын үйл ажиллагаанд шууд хэрэгжүүлэх боломжтой байдгаар онцлогтой. Мөн нэгцгийн үйлчилгээний төв түр хамгаалах байрны ажилчид хоорондоо танилцаж цаашдаа мэдээлэл туршлагаа солилцох, түнчлэн хүчирхийллийн хохирогч даван туулагчдтай өдөр бүр нүүр тулан ажилдаг үйлчилгээ үзүүлэгчдийн хувьд стрессээ тайлах, стресс менежментийн аргад суралцах боломжийг олгодог юм. Тиймээс энэ жил улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нэгцгийн үйлчилгээний төв түр хамгаалах байрны ажилтнуудын туршлага солилцох орон нутгийн аяллыг 8 дугаар сарын 4-өөс 10-ны хооронд Дархан уул аймаг, Хөвсгөл аймагуудад зохион байгууллаа. Оролцогчид нэгдсэн үндэсний байгууллагын Улаанбаатар хот дахь төв байранд цуглаж халдвар хамгааллын дүрэн баримтлан COVID-19 түргөвчлсөн тест өгснөөр Дархан уул аймгийг зорьсон юм. Аяллаа эхний өдөр оролцогчид Дархан уул аймгийн нэгцгийн үйлчилгээний төвөөр зочлоо. Дархан уул аймгийн нэгцгийн үйлчилгээний төв нь 2018 онд 16 өрөө 501 м2 талбайтай нэгэн зэрэг 24 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтайгаар байгуулагдсан. Одоогоор 11 ажилтнтай зөвлөгөө өгөх өрөө, эмчийн үзэлгийн өрөө, хүлээн авах уулзалт сургалтын өрөө, галтогоо үйлчлүүлэгчийн өрөө гээд бүрэн тогтчлтыг Монгол Улсад гендер зориулсан хүчирхээлтэй тэмцэх төслийн зүгээс хангасан юм. Төлөөлөгчид тус төвийн өрөө тус бүрээр зочлон сонирхсан асуултандаа газар дээр нь хариулт авч байлаа. Нэгцгийн үйлчилгээний төвтэй танилцсаны дараагаар нэгцгийн үйлчилгээний төвийн ахлах нийгмийн ажилтан Пунсал Дулам төвийнхөө үйл ажиллагаа, тэргуун туршлага, арга зүй, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэсэн байдлынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Дархан уул аймгийн нэгцгийн үйлчилгээний төв нь байрны хэмжээ, ажилчдын орон тоо, бүтэц үйл ажиллагааны хувьд стандартны түвшинд хүрсэн бөгөөд бусад салбартай ойр хамтран ажиллаж аймгийн удирдлагын дэмжлэгийг авч ажилладгаас гадна эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадварыг бэхжүүлэх санаачлагыг хэрэгжүүлэн ажиллаж байгаагаараа жишг нэгцгийн үйлчилгээний төв болоод байгаа лээ. Энэ үеэр Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батожир хүрэлцэн ирж дотоодын туршлага судлах аялалд оролцогчдод амжилт хүсч Дархан уул аймаг тэр дундаа Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн зүгээс авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар товч танилцууллаа. Цагдаагийн ерөнхий газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа бодрохцол болон цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл технологийн газрын мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны мэдээллийн технологи холбооны төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа мөнх зулнаар гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн EGBV системийн тухай цахим танилцуулга хийсэн юм. Гэр бүлийн хүчирхийллийн статистик тоо мэдээллийг сайжруулахын тулд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Монгол Улсад гендер зориулсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийн дэмжлэгтэйгээр нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан, цагдаагийн ерөнхий газар хамтран EGBV буюу гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн нэгдсэн санг 2018 онд нээсэн билээ. EGBV мэдээллийн сан гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг бүртгэх систем бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, тоо мэдээлэлээр тулгуурлан цаашид авах арга хэмжээг төлөвлөх боломжийг олгодог байна. Тэгээд энэ маш олон асуудал байна.
Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн дараагаар нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангийн гендерийн хөтөлбөрийн ахлагч оюун гендер болон гендер суурилсан хүчирхийллийн тухай ойлголтууд сэдвийн доор илтгэл тавьсан бол нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангийн гендерийн хөтөлбөрийн менежер бэлгүүн бэлгийн мүлжлэг болон бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сэдвээр илтгэл тавьснаар энэ өдрийн хөтөлбөр өндөрлсөн юм. Оролцогчид Дархан аймгаас Орхон аймгаар дайран Хөвсгөл нуурын эрэг хатгалт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр хүрэлцэн ирлээ. Туршлага солилцох аяллаа дараагийн өдөр Завхан аймгийн нэг цэгийн үйлчилгээний төвийн танилцуулгаар эхэлсэн юм. Танилцуулгыг тус төвийн эрэг зүйч Даш Даваа хийлээ. Завхан аймгийн нэг цэгийн үйлчилгээний төв нь нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангийн дэмжлэгтэйгээр 2014 онд нэг ээлжиндээ 8 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтайгаар байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар бүтэн цагаар ажилдаг 4 ажилтан, хагас цагаар ажилдаг 3 ажилтнтай үйл ажиллагаагаа явуулж байна. Хэдийгээр энэ удаагийн туршлага солилцох орон нутгийн аяллаа хөтөлбөрт Завхан аймгийн нэг цэгийн үйлчилгээний төвд очиж үйл ажиллагаатай танилцах байсан ч газар зүй цаг хугацааны хувьд боломжгүй болсноор тэд танилцуулга Хөвсгөл аймагт ажиллах үеэр хийхэр болсон билээ. Завхан аймгийн нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг мэрэгссэн төрийн бус байгууллага гэрээлэн хариуцаж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд холбогдох салбаруудтай гэрээлэн салбар дундын хамтын ажиллагааг маш үр дүнтэй хэрэгжүүлдэхээс гадна бага насны охидын эсрэг бэлгийн хүчирхийллийн кейсийг холбогдох байгууллагуудтай хамтран амжилттай шийдвэрлэж байсан туршлага мөн аймгийн ерөнхий прокурортой хамтран гэр бүлийн хүчирхийллээс үүссэн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөвлөх санаачлагыг улсын хэмжээнд анх удаа гарган ажиллаж байгаа сайн туршлага хуваалцлаа. Түүнчлэн нэг цэгийн үйлчилгээний төвийн байр болон үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд болон хүүхдэд илүү ээлтэй байдлаар тогтжуулан урлагийн сэтгэл заслын арга зүйг ашиглан бэлгийн хүчирхийллийн хохирогч бага насны охид болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлж байгаа туршлагаа хуваалцлаа. Аялын багт улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нэг цэгийн үйлчилгээний төв түр хамгаалах байрны ажилчдаас гадна гендер суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийн хамтрагчид болох цагдаагийн ерөнхий газар, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэдээллийн технологи, хяналт шинжилгээний үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн чин зориг, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх хамгааллын тусламж үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан тусламжийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж төлөөлөгчдийн асуултад хариулт өглөө. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 21-р зүйлийн 21-ийн 1-р заалт, хууль зүйн дотоод хэргийн сайдын 2017 оны А25 дугаар тушаалын 2-ын 3-т заасны дагуу гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлсэн үйлчилгээний мэдээллийг бүрдүүлэх үүрэгтэй. Тиймээс тусламж мэдээллийн санг гендер суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийн дэмжлэгтэйгээр хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны санаачлагаар анх үүсгэж гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хүлээлгэн өгсөн бөгөөд шаардлагатай нэмэлтүүдийг хийж хөгжүүлж байгаа юм. Тус сангийн зорилго нь нэг цэгийн үйлчилгээний төв түр хамгаалах байраар үйлчлүүлсэн иргэдийг болон үзүүлсэн үйлчилгээг бүртгэх, үйлчилгээний чанар хүртээ хэмжээнд хяналт тавих, үйлчилгээний явцыг баримтжуулах, үйлчилгээ үзүүлэх явцад гарсан альва асуудалд хариуцлага тооцох, үйлчилсэн үйлчлүүлэгчийн тоогоор санхүүжилтийг нөхөн олгох замаар мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх юм. Албан агчдын албан тушаал хэмээл авах хөтөлбөрийг манайхан үүсгэн байгаа. За бүртгэл үүсгэх буюу Дараа нь хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн сэтгэл зүйч болор заяа дам сэтгэл зүйн зочрол өөрийгөө хайрлах сэдвэр үйлчилгээ үзүүлэгчдэд зориулсан ажлаас үүдэлтэй стресс түүнээс өөрийгөө хэрхэн хамгаалж хайрлах талаар танилцуулга хүргэсэн бол хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн үйлчилгээ хариуцсан менежер хуулийн зөвлөх Санчир хамтарсан баг нэг цэгийн үйлчилгээний төвөдөд 2021 онд хийгдсэн үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан хамтарсан багтай ажиллах болон кейс менежментийг сайжруулах чиглэлээр анхаарах зүйлсийн талаар мэдээлэл хүргэсэн юм. Туршлага солилцох аяллаа оролцогчид дан ганц хурал хийж мэдээлэл солилцоо зогсолгүй Хөвсгөл нуурын байгалийн сайхныг мэдрэн ажлаас үүдэлтэй стресс бухимдлаа багч болов тайлж хоорондоо танилцсан сүлжээ үүсгэн цаашдын хамтын ажиллагаа бие биенээсээ суралцах боломжоо бэхжүүлж байсан юм.
Аяллаа дараагийн өдөр Хөвсгөл аймгийн төвд байрлах нэгцгийн үйлчилгээний төвөөр орсноор үргэлжиллээ. Тус төв нь Монгол улсад гендер суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийн дэмжлэгтэйгээр 2018 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 6 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Нэгцгийн үйлчилгээний төвийн дэлгэрэнгүй танилцуулгыг тус төвийн нийгмийн ажилтан Бямба хийлээ. Хөвсгөл аймгийн нэгцгийн үйлчилгээний төвийн сайн туршлагуудын нэг нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн ногоон карт үйлчилгээг аймгийн эрүүл мэндийн газартай хамтран 2020 онд бий болгосон явдал юм. Үүний үр дүнд хохирогчдод эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдахгүй шуурхай, очир дараалалгүй үзүүлдэг болсон бөгөөд 2020 оноос хойш нийт 391 иргэнд ногоон картны үйлчилгээ үзүүлсэн байна. Туршлага солилцох орон нутгийн аяллаа эцэст үр дүнг дүгнэж чөлөөт сэдвээр ярилцлага өрнүүлсэн юм. Ярилцлагын үеэр оролцогчдын хүндсэн асуудлуудын нэг нь хүний нөөцийн асуудал байлаа. Орон тоо бага байдгаас шалтгаалж шинээр ажилд орж байгаа ажилтнанд хит их ажил оногдох байдлаас нь шалтгаалж цалин багтайж өндөр ачаалалтай ажлын байранд ажилтан тогтохгүй байгаа талаар олонх нь ярьж байв. Түүнээс гадна нэгцгийн үйлчилгээний төв төр хамгаалах байрны ажиллагчдын чадварыг бэхжүүлэхэд шаардлагатай үйл ажиллагаа тулгамдж байгаа асуудлууд тэдгээрийг шийдвэрлэхэд нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангаас хийж болох ажлын саналуудын талаар ярилцлаа. Энэ удаагийн нэгцгийн үйлчилгээний төв төр хамгаалах байрны ажилтнуудын туршлага солилцох орон нутгийн аяллаа албан ёсны үйл ажиллагаа энэ хүрээд өндөрлсөн юм. Тус үйл ажиллагаа нь үйлчилгээ үзүүлэгчдийн хэрэгцээнд нийцсэн цагаа олсон ажил болсныг оролцогчид онцлон тэмдэглэж талархлаа илэрхийлж байсан бөгөөд цаашдаач нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангийн зүгээс тэдний чадварыг бэхжүүлэх хүчирхийллийн хохирогчдод чанартай үйлчилгээг үзүүлэхэд анхааран дэмжлэг үзүүлэн ажиллах юм.